7 дугаар хэсэг 15 дугаар 34 дугаар 27 Шоронд мартагдсан хоригдл хүний эдэлдэг бүхэл зовлонг Дантес амсаж өнгөрөв. Дантес анхандаа итгэл найдвар ба өөрийгөө буруугүй гэж үзсэн сэтгэлээс үүссэн бардам зантай байв. Дараа нь өөрийнхөө гин буруугүйд эргэлзэж, галзуурлын тухай комендантын онолыг тодорхой хэмжээгээр батлах болов. Эцсүүлд нь бардам өндөрт байхan болж мөргөж гуйх болов. Тэгтээ бурханд биш хүмүүст мөргөнө. Бурхан бол сүүлчийн гордлого байдаг. Хүн бол зовлонд учрахаараа юуны өмнө бурханд ханддаг. Харин Дантес бусад бүх гордлого тасрахаар бурханд хандна. Дантес өөрийгөө улам харанхуй, улам чийхтэй газар доор шилжүүлж өгөхийг гуйлаа. Улам уутгалаач гэсэн өөрчлөлт хийвэл хэдэн өдөр түүнийг зугаат суулгах байв. Тэр гадуур салхинд гарах, юм унших, багаж хэрэглэл өгөхийг гуйлаа. Гэвч түүнд юу ч үл өгнө. Тэгэхэд Дантес бас л гуйсан хэвээр юм байлаа. Дантес хуйгтай ярилцаж сурав. Тэр нь өрдийнхаас уламж цөөн үхтэй боловч тийм хүнтэй ч гэсэн үг дуурна гэдэг Дантест маш их баяр байлаа. Дантес өөрийнхөө дууг сонсох гэж ярина. Тэр ганцаараа ярих гэж оролдсон боловч энэ нь түүнд хачин аимшигтай санагдав. Дантес эрхчлөөтэй байхдаа шорон гянданд байгаа тэнүүлчид дээрэмчид хүний аим хороогч бузар баяраан хийцгээж хоорондоо хачин аимшигтай нөхрөл үүсгэж байдаг гэж жигшин боддог байжээ. Одоо бол тэр ийм дээрэмчдийн бүлгийн нэгд орж үг дуучгүй энерги сэтгэлгүй гөлийсэн хуйгийн царайнаас өөр царай харах юмсан гэж хүсэж шившгийн муухай ховц өмсөж хөлдөөн дөнгөтэй мөрөндөн пайцтай ялт хөдөлмөрийн хэрэгтэн болоогүйдэн харамсан. Ялт хөдөлмөрийнхэн бол өөрсдөө адил хүмүүсийн дунд амьдарч агаараар амьсгалан тэнгэр газрыг үзэж явна. Ялт хөдөлмөр хийгчид бол аз завшаантай улс юм. Дантес соёгаасан хүнтэй хамт суулгаж өгөөч, ядахтаа тэр өрдөн сонссон галзуу ширээт ламыг ч болов хамт суулгаж өгөөч гэж гуйна. Хамгийн хатуу ширүүн хоёгийн доторч болов хүнч сэтгэлийн өчүүхэн оч нуугдан хоцорсон байдаг ажээ. Дантесийн хоёыг гаднаа сэтгэлийн гарахгүй боловч зовд тарчилж байгаа хөөрхий хүүг дотроо өрөвдөн хайрлана. Тэр 34 дугаартай хүний хүсэлтийг комендантад дамжуулж хэлв. Гэвч комендант улс төрийн зүтгэлтэн хүний хашир болгоомжтой байдал гаргаж Дантесийг хоригдлуудын толгойг эргүүлж оргох хань олж авах гэж байна гэж бодоод татгалзжээ. Дантес хүний хийж чадах бүх аргыг дуусгасан учраас сүүлд нь бурхнаас тусламж гуйв. Тэгэхэд хувь зян захирагдсан азгүй амьтны амьдарч байгаа сайн сайхан санаа бодол түүний сэтгэлийг сэргээв. Ээжийнхэн зааж өгсөн залбирлын үгийг санаж урд нь мэдэхгүй байсан утга санааг түүн дотроос олж мэдэв. Аз жаргалтай хүмүүст бол мөргөл хийнэ гэдэг нэгэн хэвэн хоосон үг мэт санагдах бөгөөд харин зовлонд нэрвэгдсэн хүн бурхантай ярилцахад түүнд гүн санаа бодол төрөх шиг болно. Тэр хичээнгүй сэтгэлээсээ бурханд мөргсөнгүй, харин догшин ширүүнээр залбирч байв. Чанга дугарч мөргөхдөө өөрийнхөө дуунаас айхан байчихжээ. Тэр үг хэлэх бүрдэн сэтгэл нь хачин жигтэй хөдөлж бурхныг үзнэ. Дантес өөрийн номхорч баларсан амьдралын бүхэн явцыг бурхны таалал гэж үзэн тэр явцаас сургамж авч хамаг мөргөл залбирлаан тогтоон бидний өрөө төлөвлөгийн адил өх хаврлан илгээгээч гэж жирийн хүн бурхантай ярихаасан хүнд хэлэх нь илүү сонсдог хамгийн харамгүйгээр мөргөл залбирлыг дуусгадаг байлаа. Дантес хичнээн их сүсгэлэн мөргсөн боловч шорондон хэвээр үлдэв. Тэгэхэд ухаан харанхуйлж нүдийн манан бүрхэх шиг болжээ. Дантес бол боловсралгүй жирийн хүн байв. Өнгөрсөн үеийг халахлан байдаг хөшгийг шинжлэх ухаан түүнд нээж өгсөнгүй. Тэр өөрийн ганцаардмал шорон хий бодол дотроо өнгөрсөн үеийг дахин сэргээж додоод сэтгэлдээ Мартины Вавилоны зургууч шиг галт туяа татсан дэнгэртэй яруу тунгалаг их хотуудыг төрүүлэн дүрсэлж чадахгүй ажээ. Дантес ахархан өнгөрсөн үе, зовлон додоо үе, үл мэдэгдэх ирээдүй л байлаа. Хязгааргүй ч байж магад харанхуй шөнийн дунд
дурсан бодох сарвал сайхан амьдралын 19 жил байв. Иймээс өөрийгөө юугаарч зугаасуулж чадахгүй бөгөөд түүний авхаалчтай ухаан нь 100 жилийн цаатахыг ч мэдхээр баяртай тэмүүлэх байсан боловч торон дурсан бүргэд шиг хавчигдан байхажээ. Тэгтэн Дантес нөхцөл байдлын гайгаас болж эвдэрсэн өөрийн жаргалын тухай нэгэн бодолтой зууралдана. Энэ санаагаан элдв янзаар эргүүлэн тойруулан бодож хэрвээ тэгж хэлж болдог бол Дантесийн тамд дээд хамб Ружирийн гавлыг Уголино хайр найргүй мэрдгийн адил шүдэрэнж мэрмээр санагддаг байлаа. Дантест бүхнийг чадагчийн тухай итгэх эгшин зургийн бодол төрөх боловч бусдын адил удалгүй тэр итгэлийн алдаж амжилт гарах цаг ирэх юуны магад гэж бодож хоцров. Гэвч тэрхүү амжилт нь ирсэнгүй. Итгэл найдлага нь сандрал твдлээр солигдов. Тэр бурхныг хараан зөх болсон учраас хуйг нь түүнээс өгтлэн айдаг болов. Ямар нэгэн өчүүхэн төдий юм болоход шоронгийн ханыг толгоогоороо мөргөн. Өөрийн үзсэн, Вилбрийн үзүүлсэн, өөрөө гартаан барьж үтсэн тэрхүү ховын бичгийн мөрбөр нь Волтарсарын Мене, Тэхэл, Фарес гэдэг үг шиг шоронгийн ханан дээр галт үсэг болон харагдана. Намайг бурхан цээрлүүлж шоронд хийгээгүй. Харин үзэн ядсан хүмүүс л инглээ гэж өөртөө хэлнэ. Дантес эдгээр хүмүүсийг санаандан орж ирснээр цаазаар авах боловч энэ нь хэтэрхий өршөөнгүй шийтгэл мэт бодогдно. Цаазаар авахд хүн үхэн. Хүн үхэн гэдэг бол 50 нойрсол биш маа гэхэд үгүйтэл 50 нойрсол мэт юу ч мэдэхгүй болно. Тэр өөрийнхөө дайснуудын тухай бодохдоо үхэл гэдэг бол 50 нойрсол гэсэн үг. Тэгэлэр хатав ширүүн шийтхий гэвэл цаазаараа бачих биш гэж бодохдоо амиа хорлох тухай бодол санаанд нь төрөхөд гунигтайгаар хөшиж мэлэрнэ. Гунхарч гутах тамд орсон хүн амиа хорлыг гэдэг бодолд баригдан зогсвол тэр хүнд гаслан болно. Энэ бол тунгалаг хөх усны адил үхсэн тэнгис гэсэн үг. Энэ тэнгис дотор хөвж яваа хүн өөрийнхөө хөлийг давирхаа шиг зууралдсан замагт улам улам шигдэж үхцэг ойртож байгааг мэдэрнэ. Хэрвээ түүнд тэнгэр туслахгүй бол өнгөрхөн тэр. Тэгээд амиан аврах гэж өчүүхэн төдий оролдвол түүнийг үхэл рүү улам гүн живүүлдэг. Гэсэн ч зан суртахууны энэ төр амс хийлт түүний өмнө тохиолдох зовлон шиг магадгүй үүний дараа тохиолдох шийтгэл шиг тийм аимшигтай бишээ. Энэ бол мансуурмаар тайвшруулах бөгөөд харлан агч хавцлыг харуулна. Хавцлын еролд хов хоосон байна. Эдмэн үүнийг бодохдоо тайвширна. Түүний бүхэл зовлон зүдгүүр дагалдан ирдэг хий үзэгдэл нь үхлийн сахиулсан тэнгэр өлмий тавихаар бэлдэж байсан шоронгийн тэр болонгаас хийсэн зайлах шиг болно. Дантес өнгөрсөн амьдралаа тайван харж, ирээдүгийн аимшигтайгаар төсөөлж, алил амь хоргодож болохыг сонгон авна. Тэр өөртөө ярьсан нь би хүн байхдаа алсын аянд явж байхад эрх чөлөөтэй бүхнийг чадагч хүн. Бусад хүмүүс тушаал өгч, тэд түүний дорн биелүүлж байхад тэнгэрт хар үл бүрхэж, долгио тавлгаалan оволзож, тэнгэрийн хаяанд хар шуурга босож, аврах том бүргэд далавчан дэмхэхэд л харагдахад миний хоргодох газар болсон хөлөг онгоц аврах том амьтны гар дээр байгаа ганцхан жаахан өд шиг тайвилсан ганхыг мэдэрч байж билээ. Аимшиг давлгаан дунд үхлийг санагдуулагч зохио хат харагдаж би үхэсэн айдаг байсансан. Тэгэхэд би түүнийг няцаах гэж бүх хүчээрээ оролдож хүний бүхэл хүч чадал далайчны бүхэл авьяас чадварыг дайчилж бурхантай халз үздэг байсансан. Тэгэхэд амьд үлдэнэ гэдэг бол жаргана гэсэн хэрэг байсан. Тэр үеийн үхэл надад үл ойлгогдох үхэл байсан учраас би түүнийг сонгож аваагүй. Би хад чулуу замагт ёроолд үрд нойрсохыг хүсээгүй. Тэрүүгээрч барахгүй бурханаас бүтээгдсэн хүн харцаг захлаа шувууны хоол болно гэж бодхоос дургуутдаг байж. Одоо бол өөр хэрэг.
Намайг амьдралтай холбож байсан бүх зүйлээс хагацсан. Одоо бол өхөл намайг энхрийлэн бүү ээлж байна. Би одоо дуртай өхнө. Энэ газар доорх шоронг 3,000 тойрч, 30,000 алхаж, 10 бээр газар явж ядраад унтсан юм шиг л тайван өхнө. Дантес ингэж бодохоор улам хөгжилтэй болж хатуу ор дээр хар талхтайгаан хялбар амраар эвлэрнэ. Тэр тун багадж бараг унтахгүй бөгөөд энэ амьдралыг хуучирч илэгдсэн хувцас тайлж хаяхад л дуртай цагтаан өөрөөсөө авч хийж болох элэгдсэн зүйл гэж үзэж байв. Түүнд үхэх 2 арга байлаа. Нэг нь бол маш амархан. Нусныхаа альчуурыг цонхны сарааж тарнаас уяад дүүжилж өгөх. Нөгөөх нь юм идэж угаа дүр үзүүлсээр байгаад өлбөрч өгөх. Ийм 2 арга байв. Нэгдүгээр аргыг Дантес жигшин үзнэ. Тэр бол хөлөг онгоцны шурагт хүн дүүжилж алдаг, далайн дээрэмждэг үзэн ядах үзлэр хүмүүжсэн хүн. Ийм учраас дүүжилж өгнө гэдгийг шившгийн хөл гэж үзнэ. Тэгээд тэр 2 дахь аргыг хэрэглэхээр шийдвэрлэж, тэр өдрөөс эхлэн түүнийг хэрэгжүүлж эхэллээ. Дантес энэ зовлон зүдгүүрийг амсаж эдэлсээр байтал 4 жил орчим өнгөрчээ. 2 дахь жилийн сүүлчээр Дантес ханан дээр өдөр сар тэмдэглэхэн болж, байцаагчин эрхийн өмнөхтэй адил өдөр саран мартжээ. Тэр өөртөө би үххийг хүсэж байна гэж хэлв. Тэгээд үхэх арга олж түүнийг наривчлан бодоод өөрийнхөө шийдвэрээс ухрахгүй тул өлбөрч үхнэ гэж тангаргалав. Надад өдрийн хоол авчирч өгөхөөр. Цонхоор хайчаад бай. Тэд намайг бүгдийг идчихэж гэж бодог гэж шийдэв. Тэгээд шийдсэн ёсорон хийж эхэллээ. Авчирч өгсөн хоолыг өдөрт 2 удаа хөхтөнгөрийн зурвас хардаг байсан сараалчтай цонхоор хайж, анхандан хөгжилтэй сайхан байснаа дараа нь бодлогошрох болж, эцсүүлд нь харамсах болов. Гагцхүү тавьсан тангараг нь тэр амьшигт шийдвэрээ биелүүлэх хүч чадал өгч байлаа. Урд нь жигшин үздэг байсан энэ хоол нь одоо хачин сайхан, үнэртэй, амттай юм шиг санагдах болов. Заримдаа тэр тавгтай хоолон гартаан барьж, өлөн ховдог нүдээр ялзарсан үхрийн мах, өмхий загас хөгчөрсөн зүсэм талхыг бүтэн цагаар гөлрөн харна. Тэгэхэд амьдрах юмсан гэдэг бодлын сүүлчийн өчүүхэн хэсэг сэтгэл дотор нь аяндан эсэргүүцэн тэмцэлдэж, заримдаа түүний шийдвэрийг ч давдаг байлаа. Тэгэхэд түүнд шорон нь тийм ч харанхуй гунигтай биш, хувь заяан дэгтлийн арга барагдсан байдалтай биш санагдана. Тэр залуугаараа бодвол 25-6-аас хитрээгүй байгаа түүнд бас 50 жил амьдрах хугацаа байна. Энэ бол түүний амьдарч өнгөрүүлснээс 2 дахин их хугацаа гэсэн үг. Энэ барагдашгүй хугацаанд дотор ямар ч хамаагүй явдал гарч, шоронгийн хаалгыг хавх татан ив цайзны ханыг цооц охиж түүнд эрхчлөө олгож болох юм. Тэгэж бодохоор хоолоо амандан барих боловч тэр дорон тавьсан тангаргаан санаж өөртөө дорд үзэгдэхээс айж зоргион чангалдаг байлаа. Амьдралаа хайр найргүй туйлбартайгаар унтрааж, эцсүүлд нь орноосоо босож эдх химан цонхоор хайж чадахгүй боллоо. Маргааш нь нүд нь юм харахаан байж, чихэн арай ядан сонсно. Хоёрыг түүнийг хүн дээр өвчилжээ гэж бодов. Эдмон одоо л удахгүй үхэх гэж гордов. Ингэж нэгэн өдөр өнгөрлөө. Эдмоны би хачин жигтэй тэгсэн мөртөө өөрт нь аятайхан санагдахаар хөшөж эхэлж байхайг мэдрэв. Дотор нь харлан аман цанхаан бараг болив. Нүдэн анихт нь намаг дээгүр хөвөн явж харагддаг тэнмэл гал шиг цэг харагдах мэт болно. Энэ бол үхэлгэгч үл танигдахын орны туяа тусаж байгаа нь ажээ. Гэтэл гинтхэн оройн 9 цагийн үед орон байгаа ханын цаана бүгд чимээ гарах сонсогдов. Энэ шорон дотор ой гутмаар бузар амьтад өдий байдаг бөгөөд Дантес аажмаар тэднийг хайхрахгүй унтаж сурчээ.
Гэвч энэ удаад өлсөж ядарсан учраас сонор нь хурцдсан ч юм уу? Эсвэл энэ чимээ эрдэнхөөс чанга, эсвэл амьдралын сүүлчийн эгшин зургийн хугацаа нь ач холбогдолтой болсноос тэр юм уу? Алин боловч Эдмон толгоогоо өндийлгэж чагналаа. Энэ чимээ нь авраг том хумсаар маажих, эсвэл шүдээр мэрэх, эсвэл ямар нэгэн багжаар чулуу хусах мэт чимээ байв. Хоригдл хүнээс үл салдаг, эрх чөлөө гэдэг бодол Дантесийн манарсан дархинд эгшин зургийн дотор орж ирлээ. Энэ чимээ түүнийг дахин хизээж ямар ч дуу чимээ сонсохгүй болох гэж байсан тэр үед сонсогдов. Тэгэхэд тэр эцсийн эцэст Бурхан түүнийг энэрэн өрөвдөж авсан дөрөөсөн хөлөн хийчихэд байж байхад нь үхлээс аврахаар энэ чимээг явуулсан байх гэж өөрийн эрэхгүй бодлоо. Яаж мэдхэв? Түүний хүссэн мөрөөдөж бодож санаж суусан найз нөхдийнх нь аль нэг одоо хоорондох цаагаан багасах гэж оролдож байж болох юм да. Үгүй байлгүй. Энэ бол үхлийн даваан дээр үзэгдэж байгаа зүуд байх гэж түүнд бодогдов. Гэвч Эдмон энэ чимээг чагнасаар л байлаа. Энэ маажлах чимээ 3 цаг хэртэ үргэлжлэв. Дараа нь нэг юм бутран асгарах шиг болоод тагчиг боллоо. Нөгөө чимээ хэдэн цагийн дараа улам ойр, улам чанга сонсогдов. Эдмон энэ ажил сэтгэлээрээ оролцсон өөрийгөө тийм ч ганцаардмал биш гэж санаж хэвтэл гэнтхэн хуйг орж ирлээ. Дантес өөх гэж шийдснээс хойш 7 хоног өнгөрч 4 өдөр юу ч идсэнгүй. Энэ хугацаанд хуйгтайгаа юу ч ярьсангүй. Асуусан юмд нь хариуч дуурсангүй. Түүнийг дэндүү ширтээд байвал хан руу эргэн харж хэвтдэг байлаа. Харин одоо шал өөр болж хуйг энэ чимээг сонсож болгоомжлоод амь тавьж байгаа Дантесийн сэтгэлийг зовоож байсан ганц горилгыг тасалчихж болох байв. Хуйг түүнд хоол авчирч өгөв. Дантес орон дээрээ өндийж аль санаанд норсон юман хоол юм уу? Өрөө нь хүйтэн нойтон байгаа тухай чанга ярьж гарлаа. Тэр чанга ярих шалтак ирж өвчтөе түүнд аяг шил шин талах гуйж авчирсан хуйгийг гомдохоор харааж зөхөв. Аз болоход хуйг Дантесийг солиорч байна гэж бодоод хоолон доглон ширээн дээр нь тавьчихад гарааж авчихлаа. Тэгэхэд Эдмон чөлөөтэйгэр санаа алдаад өнөөх чимээг баярлан чагнав. Тэр чимээ нь чих тавин чагнахгүйгээр дуулдах үйс тодхон боллоо. Эргэлзэх юм алга гэж өөртөө хэлээд энэ чимээ өдөр бас үргэлжилж байгаа болохоор бас л над шиг нэг хоригдл өөрийгөө суллахын тулд ажиллаж байгаа биз. Хэрвээ би түүнтэй хамт байсансан бол яаж туслах байсан бол гэж бодов. Дараа нь гинтийн тааврын хар үл найдвар горилгын туяаг бүрхчихв. Аз завшаангүй явдалд дасчихсан ухаан хүнийг баяр жаргалд итгүүлэх гэдэг маш хэцүү. Энэ бол зэрэгэлдийн өрөөнд засвар хийлгэхээр комендантын явуулсан ажилчид юм хийж байгаа юм байна гэдэгт бараг эргэлзсэнгүй. Үүнийг мэдхэд амархан байлаа. Гэхдээ яаж асуу зүрхлэх вүлээ? Хуйг орж ирэхийг хүлээж байгаад түүнд энэ чимээг зааж тэрвнийг ямар байдалтай сонсхийг харчих бол хамгийн амархан. Гэхдээ эгшин зур биеийн тавшруулах гээд аврагдах байсан юман алга хийчихвэл яана. Эдмоны толгой эргэв. Ухаан санаа нь манан шиг замхарахаар тийм их ядарч нэгэн зүйл дээр төвлөрүүлэн бодож чадахгүй байлаа. Эдмон ухаан санаагийн сэргээх нэгэн зүйл байгааг харав. Хуйгийн ширээн дээр тавьж орхисон хөрчгүйцээгүй байгаа хоолыг хараад босож гуйвалсаар түүнд хүрээд аягтай усан шилийг авч хэлж баршгүй сайхнаар амтлан уув. Зөвхөн шөлөөрөн ханах зориг түүнд хүрэлцээтэй байв. Хөлөг онгоц сүйрсний дараа усан дотроос олдсон далайчид эд хэм рүү улайран дайрч идээд үхсэн байсныг дуулсан байжээ. Эдмон амрууга хийх гэж авсан талхаан ширээн дээр буцааж тавиад дахин хэвтэв. Одоо тэр үххийг хүсэх юм болжээ. Тэр удалгүй ухаан сэргэж байхыг мэдэрч
бүртүр бараг ухаангүй байсан санаа нь хуучин хэвдэн орж хүнийг адууснаас ялгах тэр цэгт хөрөв. Эдмон одоо юмыг зүй ёсоор нь бодож чадах боллоо. Тэгээд өөртөө хэлсэн нь хэнийг ч илрүүлчихгүйгээр мэдхийг оролдох хэрэгтэй. Хэрв энэ малтаад байгаа хүн жирийн ажилчин бол хан зохиход хаанаас хэн зохив гэдгийг мэдэх гэж ажлаан тэр дорон зогсоох болно. Тэгээд ажил нь зөвхөн зөвшөөрөгдсөн биш, урьдаас төлөвлөгдсөн ажил бол тэр дорон дахин ажилдаа орох болно. Харин энэ нь хоригдл байвал миний цохил түүнийг айлгаж баригдчих байх хэмээн ажлаа зогсож бүх хүн унтсан байхаар бодож үдэш дахин үргэлжлүүлэх байх. Эдмон тэр дорон орноосоо бослоо. Хөл нь говьж, нүд нь ирээжилхэн болчихсон байв. Шоронгийнхон буланд очиж ханнаас чулуу суг татаж аваад түүгээрэн чимээ аль болох тодхон гарч байгаа хан руу цохив. Эхний удаа цохимогцол нөгөөдөө шидтийн юм шиг тэр дорон зогсов. Тэгээд Эдмон чагнаад л байв. 1 цаг өнгөрлөө. 2 цаг өнгөрлөө. Ямар чимээ алга. Эдмоны цохилт нь ханны цааталд өгсөн юм шиг чимээ аниргүй болгов. Найдаж горьцсон Эдмон баг зэрэг талах хэдээд балга ус сууж байглаас аяасан эрүүл чирэг биеийнхэн ачаар хүч чадал нь дахин бараг сэргэж эхэлье. Бүтэн өдөр өнгөрлөө. Бас л чимээ аниргүй хэвээр. Шөнө болоход бас л цогсонгүй хэвээр. Эдмон хэлж баршгүйгээр баярлаж "Эн чинь хоригдл байна" гэж бодов. Тэр одоо сул дорой байхan болж амьдрал нь шинэ хүчээр сэргэж үйл хөдөлгөөнтэй идэвхтэй болов. Шөнө нь ямар чимээ аниргүй өнгөрлөө. Эдмон энэ шөнийн турш сурам хийсэнгүй. Өглөө болж хуйг хоол авчирч өгөв. Дантес өчигдрийнхөө хоолны үлдэгдлийг идэж орхиод өглөөнийхэн хоолыг ховдоглон идэв. Тэр өнөөх чимээг дахин сонсдох болов уу гэж чих тавин чагнаж үүр зогсчихсон юм биш байгаа даа гэж бодохоор бачимдан шорон дотууран 12 бээр газар явахын дайтай алхаж цонхны төмөр торыг бүтэн цагаар докторч хувь зяатай өхөн хатан тэмцэлтэхэд булчин шөрмсөн чангалан бэлтгэхийн тулд аль хэдийн мартагдсан дасгалуудыг хийж эхэллээ. Бүх хүн барилдах талбай дээр гарахтан биеэн тосолж гараараа дасгал хийдэг. Заримдаа зогсож чимээ гарч байна уугүй юу гэж чагнан өөрийнх нь ажлыг мөн өөр шиг нь чөлөөлөгдөхийн хүслэн болсон хүн зогсоосныг тааварлан мэддэггүй тэр хоригдлын болгоомжлсонд дургүй нь хүрнэ. 3 өдөр буюу хувь-хуваар тоологдсон зовлонт 72 цаг өнгөрөв. Тэгж нэгэн орой хуйгийг явснаас хойш Дантесийг бараг л 100 удаахан хананд жихэнаж чагнахад дөлий юм шиг дүнсийсэн хананд наасан толгойд нь нэг юм дөргих шиг болов. Дантес баярлсан сэтгэлээ дахин тэнцвэрлэхийн тулд гэдрэгэн ухарч шорон дотууран хэд тойроод дахин өнөөх газраа чихэн тавь чагналаа. Эргэлзэх юм алга. Ханын цаана ямар нэг юм болж байв. Бодвол төрүүчийн арга аюултай санагдсан учраас өөр арга сонгоолжээ. Ажлаа тайван үргэлжлүүлэхийн тулд цүүцэн хөшүүргээр сольсон бололтой. Өөрийнхөө нээлтэд зориг орсон Эдмон эцэж цуцшгүй тэр хөдөлмөрч хүнд туслахаар шийдэв. Чөлөөлөгдөх ажил явагдаж байгаа газар нь орныхон цаана байсан учраас орон ханнаас зайлуулан тавиад ханыг эвдэлж нойтон шохоог нь хуулан аяж чулуу гаргаж авах юм хайж ирэв. Гэвч түүнд хутагч хурц зүйтэй юм юу ч байсангүй. Харин сараалчны төмөр байсан бөгөөд түүнийг хөдлөхийн аргагүй бүх батыг аль хэдийнэ мэдэх ажээ. Шорон доторх бүх зүйл нь ор, сандал ширээ, хувин, ваар савал байв. Оронд нь төмөр хөндөл хийж түүний модонд эргэн тогтоосон байв. Түүнийг халваар эргүүлж авахаас өөр арга байхгүй. Ширээ сандалд нь юу ч байсангүй. Хувинд нь сэнж байсан боловч түүнийг бас л авчихжээ. Дантес домбон хагалж түүний хагархан хурц ирмэгээр
ажиллахаас өөр юм үлдсэнгүй. Тэгээд домбоо шалан дээр хаягахад хэдэн хэсэг болон бодрлаа. Дантес хурц үзүүртээ 2-3 хагархаа авч дэвсгэр дороо нуугаад бусдын шалан дээр орхив. Ваар хагарах гэдэг бол ердийн хэрэг, ямар ч сэжиг төрүүлэхгүй. Эдмон шөнийн турш ажиллаж чадах байсан боловч харанхуйд ажил хэрэг бүтэмж муутай тэмтэрч ажиллахад хүрнэ. Удалгүй өнөөх хөөрхий багч нь хатуу чулуунд мохож эхэллээ. Тэгэхэд тэр ороо байранд нь буцааж тавиад өдөр болохыг хүлээв. Тэр итгэж найдахын хамт төвчээртэй боллоо. Эдмон бүхэл шөнийн туршид ханын цаана болж байгаа ажлын чимээг чагнав. Тэрхүү ажил нь өглөө болтол үргэлжиллээ. Өглөө болж хуйг орж ирэхэд Дантес түнд ам цангахаар нь юм уух гэж угаад вааран алдаа тагалчихлаа гэж хэлв. Хуйг аман дотроо нэг юм өглөөд хагархайнуудын ч түлгүүгээр орхиж шин дом бавчрахаар явв. Удалгүй хурчрээд болгоомжтойхон шиг байхыг зөвлөж гараад явчихлаа. Цоож хяхан дуурахыг Дантес баяртай сонсов. Өөрөд бол энэ цоож дуурах бүрд зүрхэн базлах шиг болдог байлаа. Хойгийн хөлийн чимээ дөнгөж намдмагц орлуугаан гүйн очид зайлуулад газар доор харанхуй шоронд нь орж ирж байгаа нарны гэрэлд шөнийн хугас дэмий хөдөлмөрлснөө харав. Тэр чулууг тойруулан малтахын оронд хэмлэх гэж дэмий нүдсэн байна. Нойтон чиг шохоог зөөлрүүлжээ. Шавар шохоо унаж байгааг хараад Дантес баярлаж зүрх нь хүчтэй цохлов. Үнэндээ тэр нь элсний ширхэг шиг өчүүхэн багаар ойчих боловч Дантес мөчийн дотор атга шороо ухчихлаа. Ийм шиг янзаар ажиллахад хааш хаашаан дохоо хэрийн уртаар 20 дохоо нүхийг 2 жилийн дотор ухаж болно доо гэж тоо бодохын ухаантай хүн хэлж чадах байсан биз. Дантес хоосон гордож, мөргөж, арга тасран байсан урдын жилүүдийг энэ ажилдан ашиглаагүй хий өнгөрүүлчихсэнтэй харамсна. Харанхуй шоронд сууж өнгөрүүлсэн 6 жил дотор ямар ч нарийн чимхүүр ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй байсан гэж үдээ. Энэ бодол түүнийг улам шаргуу ажиллах болгов. Тэр 3 өдөр хэмжээшгүй болгоомжтойгоор ажиллаад бүхэл шаврыг ховхлон хаяж чулууг нь гаргав. Ханын шавартай зурсан чулуугаар хийсэн бөгөөд улам батвих болгохын тулд зарим газруудад нь том хавтгай чулуу тавьжээ. Тэр нэг том хавтгай чулуу ил гаргасан бөгөөд одоо түүнийг гангуулан хөдөлгөх хэрэгтэй боллоо. Дантес хумсараа чулуу ухах гэж оролдсон боловч энэ нь ашиг болсонгүй. Тэгэхээр нь чулууны завсраар баарныхаа хэлтэрхийг хийж хөшүүргэх гэсэн чинь хугараад болсонгүй. Дантес бүтэн цагийн турш дэмий оролдоод арга нь барагдан ажлаа орхилоо. Энэхүү орлогоос нь яцаж хөршөөгөн ажлаа дуусгаж өөр дээр нь хурцргийг хүлээж дэмий суух гэж юу? Тэгтэл түүнд шин санаа төрж хөлөрсөн тухайн арчаад босож инээмсэглэв. Хуйг өдөр бүр төмөр савнд шүл хийж авчирдаг байв. Мөн энэ савнд бусад хоригдлуудад шүл аваач өгдөг бололтой. Энэ сав заримдаа дүүрэн, заримдаа тэхий дундаа хүртэл хоосон байх бөгөөд энэ нь чухам хаанаас эхлэн хоол түгээснээс болно. Энэ савнд төмөр синж байв. Энэ төмөр синжил Дантест хэрэгтэй байсан тул үүнийг амьдралынхан 10 жилээрч болов авахтан баярлах байв. Хуйг зансан ёсорон Дантесийн тавхт шүл хийж өгнө. Дантес энэ тавхтаа хоолон модон халбагаар идчихээд өдөр бүр өөрөө угаана. Оройн Дантес тавгаан үүднээс ширээ хүртэл замын хооронд шалан дээр тавьчихлаа. Хуйг орж ирээ түүн дээр гიშгэж тавг хагарав. Энэ удаа Дантесийг зэмлэж болохгүй байлаа. Тэр шалан дээр тавгаан хамаагүй тавьсан үнэн, гэхдээ хуйг замаа хараагүй явсан буруутай. Хуйг зөвхөн аман дотроо нэг юм бутнаад шөлхийг сав ийш тийшээ харав. Гэвч Дантест энэ тавгнаас өөр сав байсангүй. Савтай нархичхол доо. Маргааш над тоол авчиж өгөхдөө авчихгүй юу? Гэж Дантес хэлв. Ийм зөвлөгөө хуйгийн сэтгэл тохирч энэ нь түүнд дахин өөд рүүгээ явах төвөг удахгүй болж байгаа хэрэг ажээ. Тэр савтай хоолыг орхиход Дантес учиргүй баярлав.
Дантес шоронгийн заншлаар махын дотор нь хийсэн шөлийг түргэн идэж орхиод хуйгийг дахиад хүрээд ирэхүй гэж бүтэн цаг хүлээж байгаад ороо наашлуулж төмөр саваа авч төмөр синжин өнөөх чулууныхаа завсраар өөрийн гаргасан нөхөнд шургуулан хөшөөрөгдөн гөжөв. Хан баг зэрэг дөргөхөөр ажил хэрэг бүтэмжтэй болох нь гэж Дантес мэдэв. Тэгээд ч үнэхээр нэг цагийн дараа уг чулууг авч хаялаа. Тэгэхэд хан дээр тохоо илүү хэртэй талбай бүхий хөндөй зайгарав. Дантес унагсан шавраан цуглуулж байшингийнхаа булан тавиад ваарныхаа хагархайгаар цайвар шороо малтаж түүнийг булав. Аз дайралдаж чухамдан гэвэл өөрийн авхаал санаачлахтай үрээр олдсон өнөөх үнэт багжаан дүүрэн ашиглахын тулд энэ шөнийн 1 минутыг алдахгүй хичээн улам шаргуу ажиллав. Дөнгөж үүргэгээр мэгц авсан чулуугаан буцааж нөхөнд нь хийж ороо байранд нь тавьчихад унтаж өглөө. Хуйг орж ирээд зүсэм талах ширээн дээр тавьчихад гарах гэхэд Дантес "Та надад тавг авчирсангүй юу?" гэж асуув. "Үгүй авчираагүй. Та дандаа юм хагалж байх юм. Та ваар хагалсан. Танаас болж би таны тавгийг хагашгичсэн. Хэрвээ хоригдлбөр ингэж хаглаад байвал засгийн газар нөхөж төлж дийлэхгүй шүү дээ. Танд энэ савыг орхиж дотор нь шөл хийж өгч бай. Тэгвэл та сав суулга хаглаад байхгүй байх." Гэхэд Дантес тэнгэр өөд харж хүнжил дотроо залбирлаа. Гарт нь орж ирсэн тэр хэсэгхэн төмөр түүнийг хизээж тэрч байтугай жаргалтаа явж байх цагтаанч баярлаж байгаагүйгээр ихэд баярлуулав. Харин ганцхан зүйл сэтгэлийн зовоон. Өөрийн ажиллаж эхэлснээс хойш өнөөхөн ажиллахаан болчихжээ. Гэвч үүнээс болж өөрийнхөө сансан зүйлээс ухрах ёстой биш. Хэрв хөршин түүн рүү ирэхгүй бол тэр өөрөө хөрш дээрийн очих ажээ. Бүтэн өдрийн турш зогсолтгүй ажиллав. Үдэш болоход шин багжийнхан ачаар 10 татах шаврын хилтерхий унгаж авч чаджээ. Өдийн хоолны цаг болоход савныхаа мөрийсэн синжийг чадах чинээгээр тэгшлээд байранд нь тавилаа. Тэр өдөр мацаг барих ёстой өдөр байсан тул хуйг загсны махтай шөл ховинд нь хийж өгөв. Хоригдлоо 7 хоногт 3 удаа мацаг барих ёстой байжээ. Хэрв Дантес өдөр хоног тоолхон болчихоогүй бол энэ нь түүнд хуанли болж болох байв. Хуйг шөл хийчихэд гараад явчихлаа. Дантес энэ удаа өөрийнхөө хөршийг үнэхээр ажиллахаан бүр болсон эсхийг шалгаж мэдхээр шийдэв. Тэгээд чагнж гарлаа. Тэгэхэд ажил зогсон 3 өдрийг шиг чив чимээгүй байв. Дантес санаа алдав. Хөршин түүнээс болгоомжилсан болтойжээ. Гэвч тэр сэтгэлээр унсангүй, харин 3 цаг хэртээ ажиллаад саадтай учрав. Төмөр синжин ухаж дийлхэн болж гөлгөр гадаргуу дээгүүр халтрин гулсан. Тэгэхэр нь Дантес гараараа тэмтрээд үтсэн чинь ясмод нь тулчихсан байлаа. Энэ ясмод түүний ухсан бүх нүхийг тагалсан учраас одоо түүнээсээ дээгүүр эсвэл доогуур нухах хэрэгтэй боллоо. Солгүй хүү ийм сад тохиолдно гэж бодсонгүй. Бурхан минь гэж хашгираад би чамаас гуйсан, миний хүсчмөрөөцснийг дуулсан байх гэж найж байсан. Бурхан чи миний чөлөөт амьдрал тайван өхлийг надаас булаан авч намайг амьдр гэж уриалан дуудсан шүү дээ. Одоо намайг өрөвдөн хайрлаж арган барагдан өгөхөөс авраач гэж гуйв. Гэтэл зузаан анны цаанаас ёстой л булчнаас дуулдвуу гэлтэй бүдэг дуу гарч Бурхан тэнгэр ба зохирсон тухай ямар амтан нэг амсгаагаар ярьдаг байна гэх нь газар доороос сонсдох шиг болов. Тэгэхэд Дантесийн үс нь босох шиг болж өвдөг дээрээс нь ч босолгүй хамнаас ухарч би хүний дуу сонсч байна гэж тэр шивнэв. Эдмон 4-5 жилийн туршид хуйгийн дуунаас өөр хүний дуу дуулсангүй. Хуйг гэдэг хоригдлд хүн биш санагддаг юм. Энэ бол царс модон хаалганы нэмэлт давхар хаалга, төмөр сараачны давхар хаалт юм. Таны дуу намайг айлгсан боловч та бурхныг бодож дахиж яриач. Та хэн бэ? Гэж Дантес асуулаа. Тэгэхэд өөдөөс нь та хэн бэ? Гэж асуухад нь Дантес золгүй хоригдл байна гэж бодлого хариулв.
Ямар үндэстэн бэ? Франц. Нэрчэмб. Эдмонд Дантес. Ямар ажилтай хүн бэ? Далайчин. Энэ дуудаж байна уу? 1815 оны 2 дугаар сарын 28-наас энд байна. Яалаа гэж тэрв. Надад ямар ч буруу байхгүй. Гэхдээ таныг юу гэж яллаж байгаа юм? Эзэн хааныг буцааж авчрах зорилготой хувилдаанд оролцсон гэж. Юу? Эзэн хааныг буцааж ирүүлэх гинэ? Эзэн хаан ширэндээ байхan болоо юу? Тэр 1814 онд ширээнээс бууж Эльба арал руу хүргэгдсэн. Харин та өөрөө энд удаж байна уу? Та үүнийг мэдээгүй юм уу? 1811 оноос. Энэ хүн өөрөөс нь 4 жилээр удаан шоронд сууж байгааг дуулаад Дантес зочин татус хийлээ. За, ухаан бол гэж өнөөхтөө хэлээд таны ухсан нөхч нь аль хэр өндөрт байна уу гэдгийг над хэлээд хээж. Газартаа чацав. Энийг чинь юу халахалж байна вэ? Миний ор. Таныг шоронд орсноос хойш орыг чинь хөдөлгсөн үү? Нэг ч удаа хөдөлгөөгүй. Таны тасалгаа хаашаа хардаг ав? Гудам руу. Гудам чинь. Хашаа руу. Ямар азгүй хэрэг вэ? Гэж өнөөхтөө дугарлаа. Бурхан минь, юу болчихв? Гэж Дантес асуулаа. Би андуурчихжээ. Төлөвлөгөө маань бүрэн дүүрэн хийгдэж чадаагүй учраас намайг төөрөгдүүлчихлээ. Гортиг байгаагүй явдал намайг балжчихлаа. Зураг дээрх ганц шигмаар андуурсан үнэн байдалд 15 дохой зөрүүлчихлээ. Би таны өрөөг цайзнаас гадагшаан гарсан хан юм байхаа гэж бодчихож. Хэрвээ тийм байсан бол тэнгис хүртэл ухах байсан уу? Би хэлгэж байсан юм. Харин эн чинь бүтсэн бол тэгвэл би тэнгис рүү үсрэн орж Эв сайзыг тойрсон арлуудын аль нэгэн өд хөвж Домба Тибулан арал хөрөх буюу эсвэл эрэх хүртэл сэлж ам аврагдах байсан юм. Та тийм цаг нэвцэлж чадах байсан гэж үү? Бурхан надад тийм хүч өгөх байсан юм аа. Харин одоо өнгөрчээ. Гүйцэв үү? Гүйцлээ. Нүхэн аль болох үс болгоомжтой бөглөөрэй. Цааш нь ухах хэрэггүй. Юу ч битгий хийгээрэй. Надаас мэдээ хүлээж бай. Гүй та тэгэд хэн гихч вэ? Ядахнаа нэрээ хэлж өгөөч. Би 27 дугаартай хүн. Та надад итгэхгүй байна уу? Гэж Дантес асуухад цаана нь зөвөн энийг сонсогдов. Тэгэхэд өөртөө ярилцж байгаа үл таних хүн өөрийн орхихоор шийдэж байгааг зөнгөөрөн мэдэрсэн Дантес би сайн санаад Христос шашинтан байна гэж хашгираад би энэ нууцыг өөрийгөө ба таныг алагчдад хизээч илрүүлэн хэлэхгүй Бурхны нэрийг барьж тангаргалъя. Тэнгэрийг бодож та надаас дуугаан бүү холдуулаач. Тэгвэл би толгоогоор хан хаг мөргөж өгнө. Миний үхэл та холбогдно шүү. Та хэдэн настай вэ? Таны дууг сонсвол залуу хүн болтой юм. Би энд хоног хугацаагаа мартчихсан тул одоо хэдэн настайгаа мэдэхгүй байна. Харин намайг 1815 оны 2 дугаар сарын 28-нд баримтлагдахад бүтэн 19 нас ч хүрээгүй байснаа л мэдэж байна. Тэгвэл та чинь одоо 26 нас ч хүрээгүй байгаа юм байна. Өдийн насандан хүн урвагч байж болохгүй гэж өнөөхтөө хэлв. Үгүй би танд тангаргалъя. Би таныг барьж өгсөн дорвол хэдэн хэсэг болгон огт чинь татуулсан дээр гэдгийг танд хэлж байна шүү дээ. Гэж Дантес давтан хэллээ. Та надтай ярьсан чинь сайн хэрэг боллоо. Би таныг гуйж хүсээгүй бол өөр төлөвлөгөө зохиогоод танаас холдох гэж байсан юм. Харин таны насны байдал миний сэтгэлийг тайвшруулж байна. Би тань дээр очино. Намайг хүлээж бай. Хизээ ирэхв? Үүнийг бодох хэрэгтэй. Би танд дохио өгнө. Та намайг хаяхгүй үсттэй. Намайг ганцаараа минь орхихгүй үсттэй. Та над дээр ирэх үү? Эсвэл би тань дээр очихыг зөвшөөрөх үү? Хоёулаа хамт зугтъя. Хэрвээ зугтаж болохгүй юм бол та өөрийнхөө дуртай хайртай хүмүүсийн тухай, би өөрийнхөө хайртай дуртай хүмүүсийн тухай ярилцж бай. Танд хайртай дуртай хүн бий биз дээ?
Би энэ ертөнцийн ганцаараа хүн. Тэгвэл та намайг хайрл. Хэрвээ та залуу хүн бол би таны найз нөхөр болъё. Хэрвээ өвгөн настай хүн бол хүүч нь болъё. Надад аав би, тэр минь одоо амьд байгаа бол 70 настай хүн байх ёстой. Би зөвхөн аавдан ба Мерседес гэдэг нэгэн охинд хайртай. Аав минь намайг мартаагүй. Би үүнийг сайн мэдэж байна. Харин тэр охин намайг дурсан санаж байгаа эсхийг хэн мэдэх вүлээ? Би танд эцэг шиг хайртай байна. За, тэгвэл сайн гэж оргил хэлээд маргааш болтол баяртай гэв. Энэ үг Дантест итгэлийн төрүүлэхээр сонстов. Түүнд үүнээс өөр юу ч хэрэг байсангүй. Тэр босож ханнаас ухаж гаргасан хогоо нуугаад орон хан өөдөн шахлаа. Дараа нь жаргалдан автан чөлөөтэй хэвдэв. Тэр одоолоо ганцаараа байхгүй, бас ч оргож магадгүй. Шорондон хэвээр байлаач гэсэн найз нөхөртэй болно. Дундууран холбогдсон шорон бол дөнгөж хагас шорон. Хоёулан хамтарч гомдлон гарах нь бараг мөргөл гэсэн үг. Хоёулаа мөргсөн мөргөл бол бараг л хишиг буян гэсэн үг. Дантес бүтэн өдрийн турш газар доор харанхуй шорон дотроо хоош урагшаан алхаж баяр хөөрөөр дүүрнэ. Заримдаа гараараа элгэн дараад орон дээрээ суун. Гудамд өчүүхэн дуу гарах бүрд өөдрүү гүйнэ. Мэдэхгүй танихгүй боловч найз нөхөр шиг хайртай болсон тэр хүнээс нь хагцаан салгачихвэ гэхээс айдас нь хөрнө. Хэрвээ хоёуг орж ирээд орын наашлуулж угсан нөхийг харах гэж бүхийвэл устай бар тавьсан чулуугаар тархийг хаг зохиж алхахаар шийджээ. Энгвэл түүнд алах ял оноон. Түүнийг сайн мэдэж байлаа. Түүнд амьдралыг эргүүлж авчирсан тэр шидтэй дух сонсохдоо уйдаж арга нь барагдан өөх гэж байсан биш үү? Оройн хоёгийг орж ирэхэд Дантес орон дээрийн хэвтэж байлаа. Ингэж хэвтэж байвал бөгдөж дүүргээгүй байгаа нөхөн сайн хамгаална гэж боджээ. Маш их уйтгар гүнхтэй нүдээр хуйгөөд хачин жигтэй харсан тул цаадах нь "Яав, дахиад солиорч байна уу?" гэж асуулаа. Дантес жижирсэн дуугараа нууцан илрүүлчихвээ гэж айгаад хариу дуурсангүй. Тэгт нь оёг толгоогоон сэгсрээд гарч одов. Шөнө болоход Дантес хөрш нөхрөн харанхуй чимээ аниргүй байгааг ашиглаж эхэлсэн яриагаа үргэлжлүүлэх байх гэж гордож байлаа. Тэр андуурчээ. Гайхшин тосрон хүлээхийн ямар ч дуу чимээ саатуулсангүй. Өглөө хуйгийг орж ирээд гарсны дараа орон ханнаас зайлуулахад 3 удаа жигдэхэн цог сонсогдов. Тэгэхэд өвдөгдөрийн сөхөр унаж "Та юу?" гэж асуугаад "Би энд байна" гэв. "Хуйг явчихсан уу?" гэж тэр дүү асуулаа. "Явчихсан. Одоо оройноос нааш ирэхгүй. Бидний мэдэлд бүтэн 12 цаг байна" гэж Дантес хариулв. "Тэгвэл одоо ажиллаж эхэлж болох нэ?" гэж өнөөхөн асуулаа. "Болно. Бошуулаарай. Одоохон шиг танаас гуй." Тэгтэл Дантесийн 2 гараараа тулж байсан газар цөмөрөхөд нь ард тишийн ухарвал баахан шороо чулуу асгар унаж цоорхой гарав. Тэгтэл гүнийг харж хэмжиж амжаагүй нөхөн дотроос толгой мөр цухиж дараа нь нэг хүн нэлээд шалмаг байдлаар гарч ирлээ.